Оройн энэхүү подкастыг үзэж байгаа та бүхэнд оройн мэндийг хүргэе. За өнөөдрийн бидний подкаст болохоор 1913 онд болсон 5 замын байлдаа талаар ярина. За энэхүү подкастыг ярилцахаар хамт археологийн 1-р төвчний оюутан Ундрах Эрдэнэ урилгыг хүлээн авчирсан баярлалаа. За юуны өмнө эхлээд 5 замын байлдаа гэж юу болов? За энэ байлдааны хийхэд дотоод гадаадын хүчин зүйлс гэж яг дэлхийн нөхцөл байдал юу болов гэдэг талаар яриагаа эхлэе. За тэгэхээр тэгэхээр 5 замын байлдаан гэдэг бол тухайн үеийн богд хаант Монгол улс, дундад иргэн улс хоёрын хооронд боссон нэлийн томоохон хэмжээний байлдаан болсон байдаг. Тэгэхээр энэхүү нөхцөл байдал маань одоо хэрхэн үүссэн бэ гэхээр мэдээж 1911 оны их үеэр Монгол улс тусгаар тогтнолд зарлаж тусгаар улс гэж өөрсдөө үзэж эхэлснээс энэхүү дайны ерөн шалтгаан үүсч эхэлсэн гэж юу хэлэхэд болно. Яг тэгэхээр Монголын тусгаар тогтнолыг дундад иргэн улс бол нэгэнт бол хүлээн зөвшөөрөөгүй тэр үед. Ингэснээр бол мэдээж зэвсэг мөрөлдөө өнгөн ингээд гарч эхлэх нь бол тодорхой болсон. За тэгэхээр энэхүү дай маань өөрөө 1913 оны ихээр богд хааны зэрлэгээр өөр Монгол ахын дүүс өгүүлэх нэгэн зэрэг маань мордсон байдаг. За мордохын өмнөх ер нь нөхцөл байдал гэх юм бол манайч одоо 1912 оны 8 дугаар сарын 20 гэхэд бол хов хотыг чөлөөлсөн байдаг. За энэ ер нь хязгаар нутгуудаа мэдээ батлан хамгаалах зорилгоор одоо даргангийг чөлөөлөөд за дараа нь Улиастайг чөлөөлсөн байдаг. Улиастайг чөлөөлөхдөө байлдаан хийгээгүй дипломат уран аргыг хэрэглэж одоо ирж буй тусламжийн сэргийн тусламжтай уялдуулж Улиастайг чөлөөлсөн байдаг. За дараачийн чөлөөлөх үйл ажиллагаа бол мэдээж хов хотыг чөлөөлөх үйл ажиллагаа байсан. Энэ дэр бол зэрэг зэвсгийн хүчийг ашиглаж за бид бүгдийн сайн мэдэх Манлайбаатар дамжин сүрэнгээр өдөртөөсөн Хатанбаатар Магсарж онороор өдөртөөсөн зэрэг хүч хов хотыг бол чөлөөлсөн байдаг. За энд бол дунд дэрэг бас маш их эсэргүүцсэн. За тэгэлгүй ховдыг чөлөөлөхөд одоо Монгол стратеги болон одоо геоэдийн засаг ямар нөөц одоо ямар чухал байсан учраас ховдыг чөлөөлөхөд одоо ингэж одоо цэрэглэж чөлөөлөх болвоо. Энэ бол одоо маш чухал том асуулт. Тэгэхээр баруун хязгаар гэдэг бол өөрөө маш том нэлийн бүс нутаг байсан гэх яг. Манжийн үед бол ховдын хязгаар гэж нэрлэдэг байсан. Ховдын хязгаар нэлийн том бүс нутаг байж байгаад 1907 оны үед одоо Манчин гүрний бодлого бол маш алтай хязгаар, ховдын хязгаар гэж хоёр хуваагдсан. Дундуур нь хуваасан. Дундуур нь хуваачсан. Бид нар бол ховдын хязгаарыг тусгаар улсдаа нэгтгэх юм үйл ажиллагааг бол явуулсан байдаг. Ховдын хязгаар гэдэг бол өөрөө нэлээд том бүс нутаг, дээрээс нэлээд ач холбогдолтой газар нутаг байсан учраас хамгийн түрүүнд баруун хязгаарыг бол чөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэгэхээр баруун хязгаарыг чөлөөлсөн одоо ховд хотыг чөлөөлж байгаа нь дунд дэрэг улсад бол маш тийм сөрөг зүйлийг үүсгэснээр дундад дэрэг улс одоо өвөр Монгол руу орж ирсэн. За өвөр Монгол руу одоо хятадын хар зэргүүд яагаад ороод ирсэн бэ? За тэр бол том асуулт. За тэгээ асуудал байна. Энэ тал дээр ч одоо нэлээд хэдэн таамаг байдаг. За нэгдүгээр өвөр Монголыг бол одоо шууд цэргийн хүчээр өөрийн захиргаанд оруулахыг хүссэн байдаг. За энэ асуудлаас өмнө нэг юм одоо Дарганг одоо Сүхбаатар аймгийн Дарганг сум энэ бол одоо улс байгууллагатаас 3 хоног дотор өргөдлөө барьж одоо богд хааны Монгол улсад орно гэсэн байдаг. За энэ Дарганг ингэж орсноор одоо дундад иргэн ус одоогийнхоор бол одоо бүгд найрамдах хятад ард болсон. Одоо маш том гинтийн цохилт болсон. За үүний дараа өвөр Монгол руу орсон. Өвөр Монгол руу ороход Монгол цэргийн хүч одоо ямар хөө байсан. Манайхан ч одоо Манжид орсноос хойш томоохон байлдаан хийгээгүй. Дээрээс нь боддын шашинд орчихсон байсан учраас одоо цэрэг зэвсэг цэрэг бол яг хуу татаж болно. Зэрэг зэвсэг гэж бол одоо томоохон асуудал байсан. Энийг яаж шийдэв? Яг аль их гүрнээс тусламж хэрхэн ямар үе шаттай авав? За тэгэхээр мэдээж цэрэг зэвсгийг бол бид нар 200 жил Манжийн төрийн доор оршсон. Ер нь нийт хүн амын нэлээд ер нь одоо тухайн үед Монголд нэг 500 орчим мянган хүн байсан, 100 мянган лам байсан гэдэг. Тэгэхээр ер нь цэрэг цуглуулахад нэлээд хүндрэлтэй гэсэн үг. Ер нь ихэнх нь лам болцсон байсан. Тэгээд зэвсгийг бол мэдээж нэг талаас судалж авч ирсэн. Мэдээж Орос одоо одоогийн бол Орос улс тухайн үеийн хаант Орос улсаас
авч байсан. За тэгэхээр өвөр Монголд одоо өвөр Монголын нөхцөл байдлыг ярихгүй бол бас болохгүй. Тэгэхээр манайх 1911 онд тусгаар тогтнолтой зарлаад одоо зарласны дараагаар бол өвөр Монгол бараг гэх мэт одоо бидний элэг нэгт үндэстнүүд бүгдээрээ одоо тусгаар тогтносон улсдаа одоо нэгдэж орё гэсэн бичгүүдийг бол ирүүлж ирсэн байдаг. Жишээлбэл тэгвэл өвөр Монголын 49 хошууны 35 нь хөлөн бөөрийн бараг хөхнүүрийн 24 хошуу, ил тарвахтай 16 хошууд одоо тусгаар улсдаа нэгдэж орохыг бол илэрхийлсэн байдаг. За ингээд энийг бол түүхэнд дагаар орох хөдөлгөөн гэж нэрлсэн байдаг. За ингээд ер нь тусгаар улсаа дагаар ороод одоо ингээд эхлэхлээр мэдээж дунд дээр бас өөрсдөө манжин өвлөн залгамжлагчтай учраас одоо Монгол бидний одоо бидний одоо талбаанд орох гэх юм уу одоо байх ёстой гэж тусгаар тогтнолыг эсэргүүцсэн байдаг шүү. Тэгэхээр энэ хүү дайн маань өөрөө гол учир нь бол юу яасан бэ? Ингээд өвөр Монгол руу дайрахтаа дандаа нөгөө богд ханд Монгол улс дагаар орсон хошуудаар хязгаарлагдчихсан. Дагаар ороогүй одоо үлдсэн хошууд руу бол бид нар цэргээ оруулаагүй гэдэг. Яг дагаар орснуудыг бид нар чөлөөлөх гэж тавьсан байдгийг бол бас онцлог хэлэх нь зүйтэй. За тэгээд энэ хүрээнээс анх мордсон цэргүүд бол маш цөөхөн. Маш цөөхөн. За тоо гэх юм бол за ихтэл 1000 гарч байсан. Тэгэлгүй яг за одоо 500 мянган хүн амтай байсан тухайн үеийн Монгол улс. Тэгэхээр тэрний 5-1 лам хэрч одоо хүн амын 25% лам. Тэрнээс 1000 цэрэг, за 1000 цэрэг гарч байсан. За тэгээд энэ 1000 цэрэг одоо өнөөдөр гараа шууд маргааш байлдаг байх мэдээж. Хаана ямар бэлтгэл одоо энэ 1000 цэрэгийг хідэн зам болгож хувааж одоо шууд түүхэнд бол 5 зам гэсэн байдаг. Бас хошооноос одоо нийслэл хүрээнээс гэх юм одоогийн Улаанбаатар сархтаан бол нэлээд хэдэн шууд 5 биш нэг 2-3 чиглэлээр хуваагдсан баг. Энэ цэргүүдийг одоо хэн ямар зохион байгуулалтайгаар захирч одоо цэргийн ерөнхий командлагч, цэргийн штабын дарга гэх хүмүүс одоо яг хэн бэ? За тэгэлгүй яг үнэхээр гоё асуулт байна. Манай монголчууд урагшаага давшихтаа бол 1912 онд Хужир болонгийн цэргийн анги гэж байгуулсан. Орос сургагч нарыг авчирч тэн дээр бол цэргүүдийг бэлтгэж эхэлсэн байдаг. Тэн дээр Васильев гэж хүн байсан. Васильев одоо тэгэхээр Оросын цэргийн сургагч нар Монгол Хужир болонгийн цэргийн одоо дарга байсан. Васильевийн сургасан 100-ууд дээр толгуурласан. Мэдээж тэн дээр одоо мэдээж буу зэвсэгтэй харьцах тиймэрхүү тасгал сургалтуудыг нэлээд хийж мэрэгсэн гэж хэлж болохоор байна. Тийм 100-ууд дээр тулгуурласан сайн дурын цэргүүдийг л татаж сайн дурынхаас гадна бас албан шаардлагаарч бас татсан цэргүүд бол нэлээд байсан. Тийм цэргүүдийг нэгтгэж нэг ихтэл 1000 орчим гэж үздэг. Тийм цөөн тооны цэрэг бол өвөр Монголд одоо цөмрөө орж ирээд байсан. 50-60 мянга орчим цэрэгтэй хятадын хар цэрэгтэй байлдахаар хөдөлж байсан байдаг. Одоо ингээд харахад бол тэр одоо хятадын цэргүүд бол мэдээж хагас механикдсан цэргүүдээ машинаар зөөдөг. Галт зэвсэг одоо галт зэвсэг бол мэдээж орчин үеийн зэвсгүүд цэрэг зэвсгийн хүчээр л хамаагүй илүү байсан. Газар тэнгэр шиг ялгаатай байсан. Гисэн хэдий боловч 1000 орчим цэрэгтэй тэртээ байлдахад хөдөлж ийн гэдэг бол бас үнэхээр гайхамшигтай. Одоо манай өвд эдсийн одоо зүрх зэрэг цэс ямар байсныг бол илэрхийлж байгаа л харагддаг. Тэгээд өвөр Монголын нутагт манайхан явсаар гад орсон. Тэгээд өвөр Монголын нутагт ороод тухайн бүс нутаг дээр дайцлага явуулж өвөр монголчууд мэдээ цэрэг татлага явуулж цэргийн тоо ер нь 100000 орчимд хүрсэн байдаг өвөр монголчууд нэгдэж. Тэнгууд одоо 5 зам байл дамжид 13-аас 15 он гэж хор байдаг. За одоо тухайн үеийн хятад одоогийн дунд тэрхэмс одоогийн хятад улс гэдэг чинь бол бид хэдэн бол их гурван штэ. Өөртөө цэрэг зэвсгээ үйлдвэрлэж байна. Цэргийн зөөж байна. Дээрээс нь манж гүрний сүүлийн жилүүдэд тарж чинь одоо Европын байлдааны стандартад хагас шилжсэн. Тэгэлгүй бахаа. Дээрээс нь энэ ч одоо хэдэн 100,000-аар нь цэрэг гаргах чадaltaй. Манайх ч бол одоо 200 жил бараг дайн хийгээгүй шахуу одоо манжид орсноос хойш. Тэгээд энэ хүү одоо 10,000 цэрэг хятадын талаас 60,000 цэрэг гэж дурддаг. За тэгээд одоо бодоогийн үнээр бодохоор бол ч юу гэсэн би 11 харьцаатай 16-гийн 11 харьцаатай гэж хэлэхээр баг. Тийм тэглэгүй ахын ч одоо юу гэсэн 60,000 эсрэг 10,000 гэж одоо баг аймаа хорлоо. Одоогийн хүн бол өстэй арай галзуурч хичээлэх баг. Тухайн үеийн одоо удирдагч нар маань Монгол аханд үсээ нэгтгэхээр одоо энэ хүү том шийдвэрийг гаргаж хөтөлсөн байдаг.
Дээрээс нь нэг юм сонсож байсан одоо тагнуулын мэдээг маш их хөргөнөөр хэрэглэдэг байсан. Энэ талаар. Тэгээ богд хааны тагнуулын сүлжээ гэдэг бол үнэхээр гайхамшиг шүү дээ. Тэгэхээр одоо бидний яриад нэг бадарч тэгэл яриад байдаг байсан шүү дээ. За одоо тийм хэрмэл бадарчаад. Тэгээ бадарчд одоо жинд явж байгаа хүмүүс ч бүгд ер нь тагнуулын сүлжээ байсан гэж ер нь бол үздэг. За одоо бадарчад гэдгийг чинь тоймлох юм бол хээрээр хэсүүжилдэг лам нар. Хээрээр хэсүүжилт явдаг ер нь бол тийм.